Сайн байна уу Нарамч? Таны өглөөний мэндийг хүргэе. Сайн байна уу? Өглөөний мэндийг хүргэе. Подкастын маань 2 дугаар дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд өнөөдөр болохоор би хамар хугарлын талаар танаас гоё ярилцлага авъя, зөвлөгөө авъя гэж бодож байна. Тэгээд хамар хугарал ер нь яагаад үүсдэг юм болоо? За зохиулж зодуулах санамсаргүй болон санаатаагаар гэмтээдэг ч юм уу яг тэр тохиолдолд хамгийн анхны тусламжийг ер нь яаж авч эхэлт юм болоо. За их сайхан сэдв байна. Яг тэгэхээр манай энэ подкастыг залуучууд их сонсдог гэж бодож байна. Тэгээд энэ хүрээндээ ахын гэмтэлж бай. Тэ санамсаргүй янз бүрийн гэмтлүүд байдаг шүү дээ. Хүүхдэнд өвөр дээр нь тоглож байгаа хамрлуун мөрөгчдөг. Эсвэл спортоор хичээлж байгаа санамсаргүйгээр тохиодуулдаг, мөргөлддөг гэл те их олон юм байдаг штэ. Генет юм тохиолдож болцсохгүй ийм гэмтэл ахгүй юу. Тэгээ энэ үед одоо цаг хугацаа алдахтай холбоотойгоор бас энийг одоо эмчилгээнийхэн тактик нэрээ ондоо олчдаг. Тийм болохоор энэ дээр хоёлаа ямар үед нь хаалгаа их үү, ямар үед нь одоо шуурхаа арга хэмжээ авч болох уу гэдэг дээр ярий те. За хамар хугарлаа гэж бодъё те. Одоо санаадаа болсон санамсаргүй ч юм уу ингээд хамар хугарлаа гэж бодъё. Хамгийн эхлээд хүн яг ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ? За ингээд хамарлуугаа одоо цохиуллаа гэж бодъё л та. Цохиулсан гэж бодъё. Тэгвэл мэдээж хамраас цус гарна. Гэхдээ зарим хүн цус гарахгүй ч гэж болдог. Тэгээд цус гарангууд нь мэдээж цусаа аяга хурдан тогтоочих хэрэгтэй. За тэгээд цаг алдалгүй. За мэдээж тэ шүн оройол яард сандрах хэрэггүй. Тэгээд маргааш нь болгоод хамгийн гол нь тэ одоо магадгүй шоудсан одоо жаахан арх дарс хэргэлцэн тохиолдолд арх уусны одоо тэ дараа ч гэдэм үү арх нь гараагүй үед бол хамрыг бол засуулах хэрэггүй гэж бодож байна. Арх уугаагүй бол ерөөсөө маргааш нь шинэ хугарлыг засалт хийдэг. За засалт хийнэ гэдэг нь ямар юу яриад байгаа юм бэ? Тэгээд ямар үед нь тэгээ хаалгаанд орох ёстой юм. Би одоо яг яах ёстой юм бэ хүмүүс тэгээд идэг штэ. Тэгэхээр шин дээрээ буюу за эрэгтэй хүнд бол 5-7 хоног болж иж ясна бороо үсдэг. Эмэгтэй хүн хүүхдэд ялангуяа нэг 10-аас дээш насны хүүхдэд бол нэг 10 хоног за нэмгээ арьстай юм чи нэг 10 за цаад хугацаа нэг 14 хоногтой хамрыг одоо засаж янзлуулж болдог. За тэрийгэ бол хаана хэлэхгүй гэхээр хаалгаанд орох шаардлагагүйгээр хэсгийн мэдээ алдуултаа амбулатороор эмчлүүлдэг ийм эмнэлгүүдээр очиод хаан ч исэн засуулж болно. Зайлангаа манад бол хамрын ясны одоо энэ хуурхааг их олон жил манайх энэ шүүх эмнэлгийн үзлэг хийж байсан. Тэгэхээр шүүх эмнэлгийн үзлэг их олон жил хийжсэн болохоор ерөөсөө улсын хэмжээнд гэмтсэн гэмтлүүд голдоо манайхаар ирдэг гэсэн учраас хамрын яс хуурахад шинэ хугарлын үед засах одоо тактик арга барил бол илүү тэ бас сайн байдаг гэж би өөрөө хардаг л да. Яг хугарлууд чинь бас их янз бүрийн хугарал байдаг. Нэг цохилтоор үссэн дан ганц хугарал байна, няцарсан хугарал байна, үүрмэг хугарал байна. Хугарал нь нэг талдаа байна, хоёр талдаа байна. Хугарал нь таславчтайгаа цуг байна, таславч нь янз бүрийн хэлбэртэй мөрийн гэд ингээд ерөөсө нэг л хугархаа юм шиг харагдаж байгаа боловч гараар цогсноос болж хугарсан байна уу? Эсвэл мөргөөснөөс болж хугарсан байна уу? Эсвэл бүр өшөглөөснөөс болж хугарсан байна уу гэдэг маань ингээ бүр тий хугарлынх нь хэлбэр нь хүртэл ондоо байдаг. Тийм болохоор бид нар одоо тэрнтэй тааруулаад тохируулаад мэдээж эмчилгээ чи өөрөө шийдэгддэг байна. За ингээд эрэгтэй залуучууд те бол ер нь бол гэмтлэл бол ер нь маргааш нь за арх утсан бол нөгөөдөр нь арх уугаагүй байвал шууд одоо тэр өдрөө ч өглөө гэмтэж болно шүү дээ. Өглөөс заал авч жагаад мэдээж тэ ямар оны хэлбэрээр гэмтэл авлаа гэвэл шууд өдөртөө гүйж ирээд тэрийгэ засуулна. За яагаад би өдөртөө маргааш нь гэд ингээд айгу ойрын хугацаа ингээд нэрлээд байгаа юм бэ гэхлээр ер нь бол шин дээрээ байх тусмаа их гоё гардаг. Яг хуучин хэлбэртээ орж чаддаг. Ингээл нэг өдөр алдаал, хоёр өдөр алдаал
ингээл 3 дахь өдөрөнд болоод тий гимцнээс хойш би хавдраа буулгаж иж очинч гэдэг юм уу эсвэл одоо магадгүй хин нэг юм чинь хавдраа буулгаж жагаад ирээрээгээ хилцэн ч гэж магадгүй шүү дээ. Тэгэхээр энэ хавдрыг буулгах ёстой юм байна гэд. Яг тэр нөгөө зохингууд хавдчихдаг. Хавдна хөхрөн ингээл юм болно шүү дээ. Тэгээ хөхрөөд хавдчихаараа ялангуяа хавдчихаараа ингээд хуурхаан зарим хүнд мэдэгдэхгүй. Тэгээд ингээ хавдран буусны дараа яана хүү энэ чи юу яатсан биш дээ. Хугарцсан биш дээ. Далийцсан биш дээ гэд. Тэгээд тэр үед нь засах гэхээр одоо юу байдггүй боломжгүй тий заавал хаалгаанд орох шаардлага гараад ирдэг. Тэгэхээр шин дээрээ маш хурдан засуулах шаардлагатай буюу одоо ерөөсөө гинцэн л бол та яаралтал хурдан имлэгт хандна л гэсэн үг байна. Зарим хүмүүсийн чинь одоо нөгөө бөмбөг зохиолох ч юм уу тий ямар нэг юм хүн шидсэн чинь нөгөөх нь хамар дээр нь очиод ячдаг. Тэснэ нөгөө нь болохоор нэг хавдаж мавдаагүй хөхрөөгүй тэгээ зад зүгээр гээд нэг жоохон ясан янгнаал. Гэхдээ яг үүндээ наадлынх нь одоо шинж тэмдэг байхгүй нэ цаана ясан жоохон далийцсан байдаг ч юм уу. Яг тэр үед яг заавал бас имлэг очиж тгий штэ. Ер нь чеклүүлсэн дээр ахгүй юу шалгуулсан дээр. Яс нь хуграагүй бол сайн л эз тэ. Хамгийн гол нь яс хугарах байхгүй юу. Яс нь хуграагүй бол сайн л эз. Яс хугарсан бол заавал засуулах хэрэгтэй. Тэгээд яс хугарахаас гадна таславч мөричдэг байхгүй юу. Таславч мөрийнхаараа цаашдаа бас их хор уршиг ихтэй. Хамрын амьсгал сааттай болоод ирдэг. Хамрын амьсгал сааттай болоод ирэнгууд нөгөө л хамрын өвчнүүд чинь тий амархан ханиа төрдөг болно. Тэгэл гамрит гэдэг өвчин салахгүй болно. Тэгэл гамритаар байнга өвдөн гамрит чи идэ төрөсөн штэ. Дайвар хүнд идэ төрөсөл. Тэгэл ингээл бусад өвчнүүд байнга хамраараа тий дутуу амьсгална. Дутуу амьсгалснаас бол өвчл төрчин дутагдалт орно. Тэрнээсээ болоод толгоо өвддөг болно. Бүх эргэтэн тогтолцоо тий өвчл төрөвчөр дутмаг ийм агаар тий цуснд нь л одоо өвчл төрөвч баггүй гэдэг юм гэсэн үг. Тэгэхээр нөгөө төрөл бүрийн эмгэгүүд чинь үүсэх юм хандлага болоод ирдэг байхгүй. Тэгэхээр хамар бол маш чухал эргэтэн байна. Ер нь л одоо таславч нь мөрөлттэй л байх юм бол очиод ер нь янзлуулах уу яах вэ? Тий одоо гимтлээ штэ. Гимтээс нь л бол заавал эмчит хандна. Эмч өөрөө үзээд ясанд өөрчлөлттэй нөө таславч мөрийдсэн байна уу гэдгээ өөрөө харж шалгаж агаад тэгээд засалт буюу хэсэг газрын мэдээ алдуултаа одоо засна хамрыг. Хамар засна гэдэг нь одоо яг юу гэсэн үг вэ гэхээр энэ бол амар хэцүү юм бол байхгүй хүмүүс ингээ айгаад идэг. Шинэ хууралд бол ерөөсөө асуудал байхгүй. Яг тэр хөдөлгөөнтэй учраас тэрийг яг буцаагаал байсан байранд нь оруулж тавих л ажиллагаа ахгүй юу ер нь бол. Тэгээ мэдээ алдуулж агаад байсан байранд нь оруулж тавиад чихэс тавьчихна гэсэн. Ясынч 50 байсан байранд нь таславчин ч гэсэн ингээд барьсан байранд нь оруулна гэсэн байхгүй юу. Тэгээд чихэс тавиад чихэстэйгээ 2 хоног болно. 2 хоногийн дараа чихээсээ ахуулчаад бас нэг 3-аас 5 хоног өдөр болгон одоо тийм манаа дээр ирээд ямар байна гэдгээ нэгдүгээр яана өдрийн эмчилгээнд орно. Хамрдны дотор талаас нь юм бас нэг юу тавьж өгдөг байхгүй өдөр болго ирж тэгжээж эн чинь нөгөө дордол заснаас хойш 7 хоног 5-аас 7 хоног жиж бороо өсдөг гэд яриад нь штэ. Тэгэхээр заснаасаа хойш 5-аас 7 хоногийн хугацаанд үндсэндээ ажилтаа ихгүй бол хүн ингээд нэг засуулчаад яваад өгдөг байхгүй одоо нэг газар тий за засуулаад болоо гэж ойлгодог бол бас үгүй. Чихээс авсны дараа бас буцаад суух гад байх хандлагатай. Ягаад тэгэхээр дээрээс нь арьс махан ингээд дарна эн чи өөрөө хүндий одоо дээвэртэй байшин л гэж бодчих. Тэгээ дээвэр нь нэг хэсгээрээ цуурцсан учраас дээрээс нь ингээд хүнд цас дараад байвал тэр дээвэр доошоо сунаад яг тэрнтэй адилхан өнөөдөр те шилээ зүгээд юм уу эсвэл жахан хажуугаараа дараа дунтах ч юм уу эсвэл гамгүй ингээд байгаад байгаа тохиолдолд нусмсаа нэгтэй чимхээл те ингээл нэг жахан юу байгаа үед бол буцаа суух гэдэг учраас заавал хяналтанд байх шаардлага байдаг. Тэгээд бас нэг хүмүүс ингээд юу яадаг юм л да. Шинэ хугарал, хуучин хугарал хоёрыг одоо тэгээд шин дээр нь засуулж чадахгүй өнгөрчүүл одоо яах юм бэ гэдээ асуугаад байдаг байхгүй. Тэгээд шин дээр нь засуулт шин дээр нь бол манай эмнэлэг бол засна. Гарахтаа маш сайн
гоё гарна. Шинэ хугарал бол их гоё гардаг. Тэгээд ингээд 5 хоног 7 хоног болоод бороо өсчихвэл нэгэнд бороо өсөөд буцаад ингээд ясан маань барьцалтаад идэгцэн тохиолдолд бол юун дээр шинэ хугарал шиг засахгүй. Энэ бол хагалгаагаар засагдана, мис засал хийлгэнэ. Энэ үед тэгэл одоо судалж байгаа л те аль эмнэлэгт хийлэхгүй яах вэ, хувийнхаа улсынхаа гэдгээ судална. Нэгдүгээрт, хоёрдугаарт төлбөр мөнгөө бас судална. Яагаад тэгэхээр эн чинь гоо сайхны хагалгаа болоо явчихаар төлбөртэй, үнэтэй болно. Дээр нь ажлаа зохицуулна, хаалгаанд орох учраас ажлаа зохицуулна гэдэг маань тодорхой хугацаагаар чөлөө авах шаардлага гарна. Ингээд хаалгаанд ороод эмнэлэгт твтчиж хаалгаа хийдэг. За хаалгааг бол манай эмнэлэг бол хийхгүй. Энэ бол мис засал. Бүх одоо улсын клиникийн төв эмнэлгүүд хийж байгаа. Дээр нь орто буюу хаалгаа хийдэг, мис засал хийдэг чихамар олон эмнэлгүүд бол хийж байгаа. За манайх бол амбулаторийн төвшөнд хамрын ясны шинэ хугарлыг засна. Тэгэхээр мэдээж шинэ хугарлын хувьд бол үнний хувьд бол хаалгаанд орсноос хамаагүй хямдхан. Мэдээж хямдхан. За давуу тал маш байдаг. Хүн хаалгаанд орох уу магадгүй шин дээр нь засуулах уу гэсэн сонголт гараад ирвэл би бол шин дээр нь засуулаач гэдэг ийм зөвлөгөө өгнө. Ягаад тэгэхээр ямар давуу тал байх вэ гэхээр нэгдүгürt хямд. За хоёрдугаарт засахад хуучин байранда орж чаддаг. Маш гоё орж чаддаг. Гуравдугаарт хийхэд их амархан. Одоо өвчтөндөө зовир багтай. Эдгэрэл түргэнтэй. Дараа нь хавдаж хурж няцрахгүй. Чихэстэг 2 хоног явна. Нэг талын хугарал байвал чихэстэг ажиллаа хийж болно. За хоёр талдаа бол ялтчгүй хамрыг хоёр лингийн битүүлдэг учраас ажил хийж байгаа хэцүү. 2 хоног чихээсээ автлаа бол яг жоохон яана. Чөлөө авах хэрэгтэй. За эдгэрэл түргэн, зовир баг, үн өртөг хялбар. За ер нь тэгэл өвчтөн илүү одоо үйлчлүүлэгчтэй илүү жоохон nice тэ ийм таатай байх нь мэдээж шинэ хугарал. Тэгээ шин дээр нь хурдан засуулах бол тэр хүнд одоо илүү их ашигтай гэж хэлгээд байхгүй. Тэгээд энэ гол нь бид бас энэ дээр юм подкаст хийдгийн учир нь юу байх вэ гэхээр хүмүүс яг ийм ер нь юм мэдчихэхэд илүүддэггүй шүү дээ тий. Юм мэдчихэхэд илүүддэггүй учраас магадгүй өөрөө биш юм ахэд өрөөл бусд ингээд гэмтэж тохиолдолд яг яах ёстой юм бэ? Би эхлээд юунд хандах ёстой юм бэ? Яавал дээр юм бэ гэдгийг мэдсэн байхад дараагийн алхам арга хэмжээг авдаг. Ингээ мдээгүй улмаас яана би мдээгүй штэ гэртээ ингээд ичид зовоод юм хавдраа буулгах гад ингээд тэд хончоод ирлээ гэд. Ингээ ирдэг яг үүндээ бол бороо өсцөн шин дээр нь засуулах юм хугацаа найл хэдийн өнгөрцөн байдаг. Тэр үнэхээр харамсалтай. Тэгэл одоо дараа нь ажиллаа цаг хугацаагаа тэгээд мөнгө төгрөгөө зарцуулаад засуулахаас өөр арга байдаггүй. Хүнд одоо явж байгаа задуулаад энэ хамар хугарал авсан дээрээс нөгөө хацрын ясны цуурал морол үүссэн мэдэг штеп. Яг тэр үед бол үнэхээр яг мэсцлийн аргаар л одоо авах тий засах. Тий шин гэмтэл бол манай хамрын ясаа угаасаа шин гэмтэл бол хэсгийн мэдээ алдуултаа засагдана. Хацрын яс гэмтсэн, нүдний ухархаа гэмтсэн, дээр нь толгоон гэмтэл мэмтэл байвал тухайн одоо салбарынхаа эмчэд үзүүлнэ. Хацрын яс гэмтсэн бол одоо эрүүн нүрэндээ үзүүлнэ. Нүдэн гэмтсэн бол нүдний эмчэд үзүүлнэ. Тэ? Тархи толгой гэмтсэн бол толгоон юуныхаа гэмтлийн эмчэд үзүүлдэг шүү. Тэгэхгүй бол нөгөө эн чин хавсарсан хугарал гэж бас байдаг аахгүй юу? Хүн ганцхан хамрлуун зохихгүй авчаа толгой төрүүгүй нүдцэн байвал их олон эргэтэн бас гэмтээд байдаг учраас тэр чиглэлээр нь үзүүлнэ. Яг хоо хамрын одоо нөгөө хамарч нүүрнээс овоож гарсан хэсэг учраас хамгийн түрүүнд гэмтчихдэг. Тэгэхээр голдууч хамар олон амжид үзүүлдэг. Тэгээд яг хоо чиглэлийн заагаад өгдөг л дээ. Одоо нүдэндээ нэг үзүүлээд гэрээ, тэрэндээ нэг үзүүлээд гэрээ гэдэг. Эсвэл хүмүүс өөрсдөө гэмтэлээр очиод компьютер хэлэгчэд төрөд ирсэн байдаг. Тэгэхээр бас юм нь жаахан тодорхой харагддаг байхгүй. Одоо энэ лүү яваараа тэр лүүгээ яваараа гэдэг ингээд. За бас нэг юм
зүйлийг би бас хэлье гэж бодоод байна л да. Манайх нөгөө шүүх хэмнэлийн үзлэг их олон жил хийжсэн учраас ингээд эхнэр нөхөртөө задуулсан нэг юм хүүхнүүд байдаг байхгүй юу? Нөхөртөө задуулчаад тэрийг ингээд нуугаад байдаг. Тэгэхээр миний одоо зөвлөгөө юу ах вэ гэхээр яг уу хамаагүй тэр нуух нь одоо дүүрч зүгээр гомдол момдолтоо нь одоо дүүрч би гомдлгүй байж болно тий. Би гомдлгүй штэ гэж байж болно штэ одоо гэр бүлийн дотор янз бүрийн юм болдог байх л та. Гэхдээ заавал тухайн хэрэг болсон газрынхаа тухайн одоо нөгөө цагдаад мэдэгдэх ёстой гэж би хардаг. Хүн гомдлгүй байж болно. Гэхдээ заавал цагдаад мэдэгдэнэ. Хүн санаагүй зогсон байж болно. Тэгтээ заавал эмчит үзүүл. Тэ? Янз бүрийн юм гэмтсэн байхыг үгүйсэхгүй. Тэгээд ингээд үгүй гайгүй ахаа гэдэг юм хинэггүй зан ч юм уу эсвэл хин нэг өмгөөлж хамгаалсан за яах одоо тэр маань ингэсэн юм чи ингээ яах вэ гэсэн энэ бодол маань буцаад эрүүл мэндэд маш их хохирол учруулж идэг. Бүр ялангуяа хамар битүүрдэг болчвол тэгээд насаараа харшилтаа, насаараа гамритаа, насаараа хүчил төрөчийн дутагдалд орсон ийм байдалд ордог байхгүй юу. Тэгэхээр заавал ч хамар олон эмчид чеклүүлж үзүүлэх хэрэгтэй. Тэгээд шаардлагатай бол цаг хугацаа байгаад ирнэ засуулна. Бид нар ерөөсөө цаг хугацаатай уралддаг ийм л одоо ажилбар ахгүй энэ бол цаг хугацаатай уралддаг. Чихний сэтэр хийшиг нэг тэгж байгаа нэг очиод оюулчээ дөө гэдэг шиг тийм биш шүү дээ энэ чинь. Ерөөсөө л хэдхэн хоногийн дотор бороо өсчдөг учраас энэ дэр бол энэ тал дээр их анхаараарай гэж хэлэхээр ер нь бол өөртөө хайртай байгаарай л. Өөртөө хайртай байгаарай. Тэгээд янз бүрийн юм дээр заавал одоо тий эн чин ялангуяа захиул задуулсан бол айгу санаатай байдаг учраас заавал цагдаад мэдэгдэж тий цагдаад мэдэгдсэний үндсэн дээр засалт ямаа хийлгэх дараагийн ямаа хийх цагдаа мэдэгдэж амжаагүй байлаа гэхэд эмчид үзүүлж хандаж ямаа хийлгчээд тэр бичиг баримт тэр үзүүлсэн юм тэр гарсан төлбөр мөнгөө буцааж гаргаж авч болдгийн шүү. Хүмүүс мэддэггүй байхгүй юу? Одоо ингэдгийн бас энийг бас хүмүүс мэддэггүй учраас би дуулах чи гэж бодоод байна. Хоёр тал ерөнхийдөө харилцсан бие бинийгээ одоо ингээд цохиод зодцсон ийм тохиолдолд тий одоо нэг нэгэнд нь хариуцлага хүлээлгэх нэг нэгнээс нь яг одоо юуг охирлгүй болох гэдэг юм байдгүй юм шиг байгаа. Би одоо тэгж харсан олон жилийн хугацаанд. Санаатаагаар нэг хүн нөгөөтгөө бариад зодцсон байна да, зөгцсөн байна да. Тэр тохиолдолд заавал хохирлыг барагдуулдаг учраас заавал одоо тэр нэг юм цагдаад мэдэгдээд гэмтлээ гаргуулад тэр онцлуулсан онцлогооны төлбөр тэр засуулсан засалтын мөнгө төгрөгийг бүгдийг нөгөө талаас гаргадаг. Тийм учраас эхний ээлжинд би мөнгөгүй гэж суух биш. Мөнгө олоод маш хурдан засуулж. Тэгээ дараа нь тэр цагдаад мэдэгдсэн байгаа учраас цагдаа нь тэр хүнийг нь олоод тэр юуг нь яагаад нөгөө талаас нь гаргадаг байхгүй, нэхэмжлээд гаргуулдаг байхгүй юу. Тэгэхээр ийм процесс болдог учраас хүмүүс за шиг би мөнгөгүй юм чинь ингээд бас ингээд цаг хугацаа алдаад идэх шүү. Тийм энэ дээр бас манайхан анхаараараа юм байдэн шүү. Тэгэхээр ер нь бол хамар хугарлыг бол ер нь яг эрт дээр нь л эмчлүүлвэл айлах зардал бага, хурдан эдгэрн цаг хугацааг хэмнэх ийм маш олон давуу талтай өөртөө ядаж айгүй зөөр багтаа эмчлүүлэх байхгүй. Дараа нь хаалганд ороход чинь бас л хаалгаа чинь чанга штэ ер нь хэцүү. Тийм болохоор өөрт нь амар байдлаар бол ерөөсөө л цаг хугацаа алдалгүй маш мэдлэгтэй мэдээлэлтэй байж л энэ чинь ингэдэм биш гэж хардаг штэ. Тэгэхээр энэ подкаст бас олон хүний юг тэг бас нээж байгаа болов уу гэж би бодож байна. Мэдээлэлгүй хүмүүсийн мэдлэгт нь бас нэмэр болж байгаа хаа. Тэгээд хэрэг зэ хамрын асыг гэмтээвэл ойр орчим танил тал хинч байсан та өөрөө мэдж байгаагийн хувьд тэг зөвлөгөө өгөөрөө ингэдэм байлээ шүү гэж зөвлөгөө өгөөд чигийн зааж өгөөд явуулвал тэр хүнд их буян болноо. За баярлалаа. Өнөөдрийн подкаст манд бол өнөөрөд өндөрлөж байна. Тэгээд маш гоё бас хүмүүсийн эрсдлээс бас урьдчилан сэргийлсэн мэдээллийг өгсөн нараа амчтай баярлалаа. За зүгээрээ. Тэгээд одоо яг нөгөө
хавар цаг болох гэж штэ хүмүүсийн хөдөлгөөн ихсдэг нягтрал эхэлдэг олон баярууд одоо болно тий одоо энэ юуны дараа ингээл маар цэргийн баяр гэлтэй их олон баярууд болдог яаж мэдгүй бас нэг юм асуудал үүслэ гэхэд энэ подкаст бол яг тухайн үе цаг хугацаанд их хэрэг болохоор ийм подкаст сайхан сэдв байлаа тэгээд энэ подкастыг явуулж байгаа гэрлээдээ бас баярлаа. Цаг хугацаагаар мэдэрч сэдвээ өгдөгдөн гэлаадаг шүү. За баярлаа. За та бүхэн бас энэ өдрийг бас гайхалтай сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд манай YouTube channel дээр бас subscribe дараад, like дараад, комент бас бичээрэй. Комментороо бас та бүхэн маань ямар мэдээлэл авмаар байна. Тэр мэдээллийн талаар бас комент хэсэгт бичвэл бас нараамжтайгээ зөвлөлтөд мэдээллүүдээ хүргэх болно. Тэгээд энэ үрээд подкаст маань өндөрлөж байна. Та бүхэндээ баярлалаа. Баяртай. Баяртай.